Глобал удирдагч их сургуулийн үүсгэн байгуулагч Отгонбат өөрийн Америкт суралцсан туршлага тэмдэглэл болгон бичсэн Америкт суралцах боломж, Харвардад суралцсан тэмдэглэл болох тагтан дээр Монгол мөрөөдөл номуудаараа номын баярт оролцсон юм а. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хэвлэгдэж байсан Америкт суралцах боломж номын баяраар 6 дахь удаага хэвлэгджээ. За энэ бол одоо бестселлер номоор бол маш олон жил шалгарсан. За энэ номны эд шид юу юм бэ гэхээр бол яг одоо анх миний хувьд Америкт яаж 25 доллартай буусан. За тэгээд Ротаригийн 25,000 долларын тэтгэлгийг яаж хожиж Австрали руу суралцсан. За тэгээд Харвардд одоо хамгийн сүүлд 2016 онд Харвардын одоо John F. Kennedy-гийн нэмж төрийн удирдлагын сургууль магистрийн зэрэг хамгаалаад төгсөх хүртэл үеийн одоо тэр бүх хугацааны миний одоо хөрөнгөлөөсөн туршлага тэтгэлэг авсан эсэж гэдэг юм уу, тодорхой захиач гэдэг юм бүх зүйлсээ ингэж нэгтгэсэн ном байгаа. Глобал удирдагч сургуулийн үүсгэн байгуулагч Отгонбатын тухайд энэ хавар 10 гаруй аймгаар явж төгсөх ангийн сурагчдад хувь хүний хөгжил, манлайлал, мэрэгжил сонголт, гадаадд сурах тухай Дэлхийн Монгол лекцээ уншиж ирсэн байна. Энэ үеэр өөрийнхөө Америкт суралцах боломж номд дурдсан туршлагаас хүүхэд залуустай хуваалцсан бөгөөд Америкт суралцах боломж номын 4500 орчим уншигч гадаадд суралцжээ. Тэрээр Харвардд суралцаж байхдаа бичсэн англи болон монгол хэл дээр хэвлэгдсэн тагтан дээр Монгол мөрөөдөл номоо энэ үеэр танилцуулсан юм а. Ер нь одоо хүн болвол ингээд үе ингээд банк завгүй байгаад гэж болохгүй тий. Үе одоо тагтан дээр гарч бүжгийн талбайд юу болж байгааг харах хэрэгтэй. Тэгжиж өөрийнхөө алдаа дутагдал болж байгаа болохгүй зүйлээ ойлгоно гэдэг get on the balcony гэж одоо Харвардын профессоруудын хамгийн их хэлдэг үг байхгүй юу. Тэгээ тэрийг одоо тагтан дээр гэж монголчилж ингэж юм онцлог нэртэй ном байгаа. Тагтан дээр номд эдийн засгийн хөгжил, кластерт суурилсан хөгжил, манлайлал, боловсролын реформ зэрэг Харвардд үзсэн хичээлээсээ авсан санаануудаа бичсэн байна. Энэхүү номыг бүх насныхан унших боломжтойг тэрээр онцлсан юм а.